За хоёр дахь бичлэгийг ахиад Германы Франкфурт дэх энэ Гойжагийн сургуулийн гадаа байгаа философч Теодор Адорногийн дурсгалын гадаа паркаас хийж байна. За энд ахиад нэг том төөрөгдлийг зөв болгож ярихгүй бол бүр арга алгаа. За энэ бол Германы философч Георг Вильхельм Фридрих Хегелийн хэлсэн үг яваад байгаа. Монголчууд юугээд энэ тэнд бичээд зарлаад бүр хаал бол хаана яриад байгаа зүйл бол Хегел ингэж хэлсэн гинэ. Дэлхийн түүх Монголын түүхээс эхлэлтэй. Тийм ерөөсө түүх Монголоос эхлэлтэй гэсэн гээд байгаа байхгүй. Үгүй Хегел бүр ерөөсө тэгээгүй шүү. Бүр харин ч амар доромжилсан байхгүй юу? Ерөөсө бид нэр Хегелийг яриад ах хэрэг тэнд байхгүй. Хегел юу гэсэн гэхээр түүх гэдэг чинь зүгээр нэг он цаг хугацаа өнгөрөөд байгаа явдал биш. Харин оюуны хөгжил явагдахад түүх явагдлаа гэж үзэж болно гэж цоо шинээр түүхийг тодорхойлсон байхгүй юу? Зүгээр нэг хүн амьдсан уу, тийм үү? Төрсөн үү, үгсэн нөгөө бууж мордох хорвоо гэдэг шиг. Тийм. Ерөөсөл төрсөн үү, үгсэн үү? Энэ хооронд бол амьдрал, энэ хооронд бол улс орон байлаач тэр бол түүх болж чадахгүй. Яг гэвэл оюуны хөгжил явагдчихиж одоо түүх явагдсан гэж үзэх боломжтой гэж Хегел тодорхойлсон. Тэгээд Монголд ер нь түүх байхгүй. Оюуны хөгжил яг гэвэл явагдаагүй. Тийм учраас хэрвээ түүх яаж хилдгийг хармаар байвал Монголыг ажиглажий гэсэн бохгүй юу? Яг тэгвэл Монголд тэр оюуны хөгжил нь байхгүй. Хэрвээ түүх яаж яг шинээр эхэлдгийг мэдмээр байвал Монголыг харж агаад Монголд эзэн нэг өдөр оюуны хөгжил явагдаж эхэлнэ дээ. За тэгэхэд түүх ингэж явагддаг юм байна гэдгийг мэдэх боломжтой гэж бүр харин ч баг ингээд доромжлоод хэлсэн бохгүй юу да. Юун дэлхийн түүх Монголоос эхлэлтэй вэ? Өстой тийм юм Хегел яриаггүй шүү. Хегел харин ч бүр доромжлоод тийм түүх эхэлдэг гэж хэрвээ байх юм бол тэр нь Монголоос одоо хадж болно. Тэг яг гэвэл Монголд оюуны хөгжил явагдахгүй байгаа. Тиймээс оюуны хөгжил явагдчихл таараа одоо ингээд түүх ингээ яаж явагддгийг сайн харж болно гэж хэлсэн бохгүй юу да. Тийм. Оюуны хөгжил буюу Geist гэж германаар хэлээд байгаа. Энэ нь бас одоо сүнс нөгөө талаар идея өөрөөр хэлбэл энэ дотор явж байгаа хүн төрөлхтний тэр хөгжил нь өөрөө түүх болж эхэлдэг. За энэ утгаараа бүр түүхийн төгсгөл энэ төр гэсэн нэг том ёо чинь Хегелээс гаралтай байхгүй юу? Та нар мэдчихэж байгаа шүү дээ. Одоо бүх их сургуулиудад нөгөө түүхийн төгсгөл энэ төр гээл бүр ялангуяа Америкийн тэр Японы нөхрийн бичсэн түүхийн төгсгөл энэ төр гэдэг ном байгаа шүү дээ. End of the History энэ төр. Өөрөөр хэлбэл түүх 1990 онд ерөөхдөө төгсчлөө гэж ном бичсэн. Тэг яг гэвэл түүх бол Хегелийн онолын дагуу тухайн хөгжлийн процесс юм байна. Хөгжил зогсоход өөрөөр хэлбэл түүх зогсно. Гэтэл барууны ертөнцид юу гэж тунхагласан бэ гэхээр түүхийн төгсгөл гэдгээр капитализмаас өөр илүү хүн төрөлхтөнд одоо сайн энэс илүү хөгжлийн онол гэж байхгүй. Тийм учраас ерөнхийдөө 90 онд ингээд түүх дуусчлаа. Яг гэвэл хүйтэн дайн дээр социализм ялагдаад капитализм ялчж байгаа. Дэлхийд даяараа капитализм ялчлаа гэж зардлаад ингээд түүх төгсчлөө гэж ном бичцгээсэн бохгүй юу. Ингээд түүхийн төгсгөл гэдэг нэр томьёог зээлдсэн бохгүй юу. Гэтэл тэрнээс өмнө Хегел энэ томьёог түүх бол эхэлдэг, түүх бас төгсдөг гэдгийг гаргасан. За ингээд Хегел яг тодорхой монголчуудын талаар юу гэсэн бэ гэвэл ялангуяа Чингис хаан болоод түүнээс хойш үе залгамжлагчдын үеийн Монгол улсыг түүхийн хамгийн эхний бүр primary шат гэсэн. Бараг л хүй нэгдлийн үе шиг гэсэн бохгүй юу. Тийм ерөөсөө бид нар одоо Хегелийг яриад байх хэрэггүй байсан. Тийм. Энэ түүхийг томоор тодорхойлсон хүн гэдгээр нь нөгөө Хегел гэдэг нэрийг бариад Хегел Монголиа гэдэг
үгийн талаар ярьсан байна. Гээд бүр эсэргээрээ бүр шараа олмоор юм хийгээ яваад байгаа байхгүй юу да. Бүр энэ тэнд дэлхийн түүх бол Монголоос эхэлтэй Хегел хэлв энэ төр гэсэн явж шít. Тийм. Тэгэхээр Хегел бол бүр хувийн нэгдлийн үе шиг тийм доод түвшний түүхтэй байна. Түүх нь эхлээгүй байна гэж хэлсэн байхгүй юу. Тийм. Монголчуудыг Хегел бол ерөөсө хуй салхи гэж тодорхойлж байсан. Энэ нь бусад соёл иргэншлийг, бусад тэр соёл иргэншлийн бий болгосон хөгжлийг, барилгыг одоо юу гэдэг номын сан одоо юу гэдэг тэд нарыг дандаа тасалдуулж гин, нурааж гин, сүйтгэж гин, яг л хуй салхи шиг гэж хэлсэн байхгүй юу. Соёлыг, улс төрийг одоо юу гэдэг энэ бүх хүн төрөлхтний хөгжүүлсэн тогтолцоог хөгжүүлэх биш харин ч устгадаг ийм төр зөөрийн саатуулагч хүч гэж монголчуудыг тодорхойлсон байхгүй юу. Зөвхөн монголчуудыг ч төдийгүй Хегел Азийг ингэж үзэж байсан. Дорныг. Тийм. Бүх Азийн нэгэн айдал оюуны хөгжил маш дутмаг гэж монголчуудыг тодорхойлсон. Яг гэвэл индивидуал буюу хувь хүн гэсэн тийм ойлголт байхгүй, эрх чөлөө гэсэн ойлголт байхгүй гэсэн. Тэгээ зөвхөн захирагчийг л дагдаг. Жишээлбэл нэг эргэн ард түмэн одоо юу гэдэг дайн хиймээргүй байна гэвэл тэгэл одоо үхт юм уу эсвэл ангойвалт юм уу одоо яадын гадуурхагд тийм үү. Тэгээ бүр тэнд эрх чөлөө хувь хүн энэ төр гэсэн ойлголт Азад байхгүй, ялангуяа монголчуудад байхгүй. Тийм учраас оюуны хөгжил явагдаж чадахгүй байна гэж Хегел шүүмжилсэн баггүй юу да. Тийм. Өөрөөр хэлбэл Хегел чинь бүр хамгийн дээд түвшний евроцентрист хүн. Тийм. Барууны Европыг хүн төрөлхтний түүхэн хөгжлийн хамгийн дээд зэгт байрлуулад тэгээ бусад Европоос бусдад соёл иргэншлиг бол үл таамсаар болсон. Тийм. Тэгээ Хегелийн үед ерөнхийдөө түүх төгсчлөө гэдгийг хэлж ийсэн. Яагад гэвэл хүн төрөлхтөнд үүнээс цааш мэдгүй чадахгүй юм байхгүй мэнэ. Хүн төрөлхтөн хөгжлийнхаа хамгийн өндөр түвшинд Хегелийн үед очлоо. Бүх сонгодог уран зураг зурагдсан, бүх сонгодог хөгжмүүд тоглогдсон, бүх уран сонгодог тэр уран зохиолууд бичигдсэн. Ингээд хүн төрөлхтний оюун дээд түвшинд ирлээ гэж Хегел зарласан байхгүй юу. Ингээ энэ бол Европ бий болсон. Европ хүн төрөлхтний хамгийн дээд түвшинд хүрлээ гэж үзсэн. Өөрөөр хэлбэл евроцентрист гэдэг чинь Европын л нүдээр бусад бүх соёл тогтолцоо одоо юу гэдэг тэр бүхнийг үздэг. Өөрөөр хэлбэл Азийн нүдээр, өөрөөр хэлбэл монголчуудын нүдээр монголчуудыг харах биш. Европчуудын нүдээр Азийг харах, европчуудын нүдээр монголчуудыг харах. Ийм хандлага буюу евроцентризмын одоо баг эцэг шүү дээ Хегел бол тий. Тэгэхээр өргөнийхний хувьд бол дорныхан бол дайвар нөгөө гэж хэлдэг. Одор буюу нөгөө өөрөөр хэлбэл гол хүн биш. За нэг үгээр хэлбэл хоёр дахь байсаар ирсэн. Тийм. Өргөнүүдийнхэн үргэлж нэг. Тийм. Дорныхан үргэлж хоёр байж ирсэн баггүй да. Тийм. Тэгэхээр бид ерөөсөө Хегел дэлхийн түүх Монголоос эхэлтэй гэсэнгээл өстой Германдэж Монголдэж тэр үгээ олж чадахгүй гэж тэгээд хаасайгүй яваад зурагт сурах хүчиг ном бүр том профессорууд тэгээ яриад байгаа шүү. Тийм. Гэтэл Хегел харин ч доромжилсан шүү. Тийм. Түүх яаж эхэлдгийг хармаар байвал монголчуудыг харжээ. Яг гэвэл монголчуудад оюуны хөгжил буюу түүх байхгүй байна гэж хэлсэн байхгүй юу. Тийм. Тэрнээс дэлхийн түүх Монголоос эхэлдэг гэж Хегел хэлээгүй баг шүү. Тийм. Тэгэхээр энэ мэт маш чухал философийн, социологийн энэ том ухагтхуунуудыг бид дураараа сайхан орчуулцдаг. Тэгээ мэдээж энэ бол аргагүй ягаад гэвэл би ч гэсэн мэдээж одоо 50-100 жилийн өмнө орчуулсан бол бөө алдаатай юм орчуулна. Тэгэхээр угаасаа Монголын нийгэмд тэр нийгэм нь тэр зүйл нь байгаагүй учраас тэр үг нь гарч чаддаггүй. Жишээлбэл фон гэдэг үгийг гар утас гээд хоёр үгээс орчуулж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл монголчууд ч тайлбарлах замаар орчуулад байдаг байхгүй юу? Тийм. Жишээ нэг л үгийг гар тэгээд утас гар утас фон юм байна. Хотел гэсэн нэг л үгийг
зочилдог буудал буюу зочид буудал гэж хоёр үг болгочихж байгаа шүү дээ. Тийм. Галт тэрэгч гэдэг юм уу? Одоо юу вэ? Liberty гэсэн үгийг эрх чөлөө. Тийм. Дандаа хоёр үгээр би ойлгоч. Яг гэвэл тийм нэг үгээр хэлэх анханасаа тийм нийгэм нь байгаагүй байхгүй юу? Нийгэм нь шал өөр контекст, өөр нөхцөлд байсан. Тиймээс бид нэр тэр том нэр томьёог бол дандаа сүлд орчуулж байгаа. Тэгэхээр ихэнх нь дандаа хоёр үгээр хэлж байгаа шүү дээ. Equality буюу тэгш ирэх гэд хоёр үгээс. Тийм. Solidarity буюу ив нэгдэл гэд дандаа хоёр үгээс. Тийм. Зөвхөн ив бол биш. Зөвхөн нэгдэл гэхээр бас биш. Ив нэгдэл гэхээр шал өөр ахиад өөр гарчдаг ч юм уу. Тэгэхээр би бол ерөөсөө тэр хуучин үеийг эсвэл бол ингэж орчуулсан хүмүүсийг бас нэг буруутгахгүй байна. Тийм зүгээр угаасаа л монголчуудын хөгжил тэр байсан учраас жамаараа яваа гэдэг шиг л одоо явж байна. Тэгэхээр зүгээр одоо зас залруулах ёстой. Хэрвээ хин нэгэн мэдсэн бол хэрвээ яг юу гэж байгааг нь ойлгож байгаа тийм хүмүүс гарч иржээвэл Хегел яасан, Маркс яасан энэ нэг аимшигтай буруу ойлгогдсон. Тэгээ сүүлдээ бүр ингээд ичмээр юм болж байгаа чухал ойлголтуудыг олол дандаа ингээд зөв болгож засахгүй бол болохгүй гэж. За баярлалаа.